оюу толгой асуудал дээр тэмцэл өрнөсөн байгаа. За энэ тэмцлийн хүрээнд одоо бид улам ичгдүүлээд бүх монголчуудын оюу толгой хөдөлгөөнд нэр авсан. Харамсалтай нэнийг бид нар бүр албасаар авсан боловч 2018 оны засгийн газрын 339 дугаар тогтоолоор монголчууд үндэсний нэгдмэл гэсэн нэрүүдийг бидэд өгөхгүй болгосон байна. За ийм учраас бид нар одоо нэрээ өөр ирэхгүй өөрчлөөд баялагын эзэд ард түмний хөдөлгөөн гэдэг ийм хөдөлгөөнийг улсын бүртгүүлж албан ёсны хуулийн этгээд боллоо. За манай хөдөлгөөний тэргүүнээр улсын их хурлын гишүүн асан сэтгүүлж ган төмрийн уянга сонгогдож ажиллаж байгаа. За бид үйлдвэрчний эвлийн Сквадрын толгойн хэдүүлэн үйлдвэрчний эвлийн 219 тоотод өглөөний 10-аас оройн 16 цаг хүртэл өдөр болгон ажиллана. За энд гарын үсэг зурах, тэмцэлд хамтрах, нэгдэх, за санал бодлоо солилцох бүхэл талаар хамтрах улсуудыг бид нар хүлээж авна. Түүнчлэн бид нар 7 хоногийн 2 өдөрт нь хүмүүст мэдээлэл өгөх ийм бас гаргана. Тийм учраас бид нар энийг албасаар зарлж байна. За энэ баялагын эзэд ард түмний хөдөлгөөн бол зөвхөн оюу толгой бол баялаг биш ээ. Энэ улс, ургамал, ан амтан бүх зүйл Монголын баялаг. Тийм учраас бид нар бүх баялагтай эзэн байя гэдэг асуудлаар энэ ард түмний хөдөлгөөнийг гаргаж байгаа юм. За манай хөдөлгөөний одоо хамгийн ихний хүрэж байгаа энэ ард түмэнд үнэхээр тууштай ажиллаж байна. Үнэхээр энэ үр дүнтэй ажиллаж байгааг хүрэх гэж байгаа гол асуудал бол Монгол улсын газар нутгийн 10%-ийг хамардаг Өмнө Говь аймагт оюу толгой бүлэг орд ажиллаж байгаа. За энэ бүлэг орд бол 100 жилийн хугацаатаар ажиллана. 2101 он хүртэл ажиллана. За энэ бүлэг ордоос 17 жилийн хугацаанд ил уурхаа ухахад монголчуудад ямар ч ашиг өгсөнгүй. Ямар ч ашиг өгсөнгүй. Нобель ашиг огт өгсөнгүй. Нэмээд өрөнд орууллаа. Тэгэхээр 2009-өөс 17 оны хоорондох энэ хугацаа бол манай засгийн газар улсын их хурл язгуур ишгээ хамгаалсан олон улсын гэрээнд гарын үсэг чадаагүй байна гэдэг бүгд зөвшөөрсөн. Тийм учраас өнөөдөр их түүхэн өдөр гэж бид нар харж байгаа. Яагаад гэвэл оюу толгой хөдөлгөөний одоо оюу толгойн том олон улсын компани туузын дарга нь Монголд ирсэн байна. За энэ хүмүүс үндэсний аюулгүй байдлын зөвлөлтөд биднийг асуудал шийдэхэд засгийн газрын хэмжээний уулзалтанд орж байна. За бид үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг хуралдуулах хүсэлтээр гарсны дагуу Монгол улсын ерөнхийлөгч, ерөнхий сайд, за уулуурхай яамныхын сайд, сангийн яамныхын сайд, за өнөө өглөө бид улсын хурлын даргатай бас бүх бүрэлдэхүүнтэй ингээд уулзаад гараад ирсэн. За энэ болгоноос үзэхэд яалтч байхгүй Монгол засаг төвтөгөө олон түмэнтэйгээ нэг талдаа гарч энэ олон улсын нэртэй боловч мөнгөний хүлээлт хийдэг энэ гадаадын монголчуудыг илэг барьж байгаа энэ компани эсрэг тал зогсох ийм нөхцөл бүрдэлийг бид нар харж байна. За хэрвээ засаг түр хуураад урдах шигэ гадных нь бууж өгөөд өвдөг нуглаад бидний одоо молигдож өмнөх шигэ байдлаа сайжруулахгүй бол бид тууштай тэмцэнэ. Одоо ерөөсөө Монголын бүх баялаг, уул ус, ургамал, ер нь хүн ардын дунд байгаа шудраг бус юм хаавын бид бүгдийг цэгцлэх цаг нь болсон. Тийм учраас бид нар баялагын эзэд ард түмний хөдөлгөөн гэж нэрээ сольсон. За бид одоо амжуул хэдүүр дуусаас өмнө амжуул бидний дансны дугаарыг батлагдвал таархан зарлая. За амжихгүй бол бид дараа нь дахиад дансны дугаарыг хийх болно. За тийм учраас Өмнө Говь аймаг бол Монголын өмнөд хил. За тэнд бүлэг орд байгаа. Энэ бүлэг ордын одоогийн байдлаар дөнгөж 2 дахь баг хэрэглэж байна. За онтрыг бол ер нь яа шаардлагагүй. Эхний ямархаагаа бид зөв болгож 2 дахь онтроор орно. Тэрний дараа дахиад 3 4 байгаа. 5 баг 5 6 бүлэг орд байгаа шүү. Тэгэхээр бид энэ бүлэг ордуудаа зөв бодохын тулд энэ тэмцэлд болоод Монголын ард түмний бүгдээр нэгдээсэй гэж хүсэж байна. Баяр цэнгэлт нэгдэх биш. Одоо улс орны тусгаар тогтнол үндэсний аюулгүй байдал эерэг зөв төртөө байх энэ улс орондоо хангалуун сэтгэл тайван амьдрах ийм тэмцлийн эхний шавыг манай хөдөлгөөнд тавьж гэн гэж ойлгож болно. Үнэхээр ирээдүйд үлдэх үр хүүхэд маа 86 жилийн дараа оюу толгойн бүлэг орд Монгол улсын тусгаар тогтнол ашиг тустай байгаасаа гэдэг энэ ирээдүйг харж өнөөдрийн тэмцэл эхэлж байгаа. Бидний бас энэ хурдаар хэлхийг хүсэж байна. Тэгээ одоо өөрсдөө төлөөлөө та удирдаад, өөрсдөө менежментээ удирдаад, өөрсдөө зардлаа удирдчаад бидэртээ юу өөр яриад байгаа юм бэ? Чи Монголын талаар оролцоо байхгүй шүү дээ. Тэгэхээр тэр компани буруу менежмент, буруу хуурамч зардал, тэр компани буруу удирдлагын муу мухаг Монгол үүрэх ёсгүй.
Тэгээ манай Монголын засгийн газар мэдлэг авахгүй тэгээ царайчлаа л нэг татвар матвар энэ жижиг юм дээр ингээд сууж ерөөс болохгүй шүү дээ. Яагаад ч болохгүй. Тэгэхээр одоо өнөөдрийн их хурл, өнөөдрийн засгийн газар, өнөөдрийн ерөнхийлөгч энэ үхэл байдлаас гарахгүй юм бол энэ ард түмэн бослог гаргахад бэлтцсэн. Бэлэн байна. Өмнөх энэ оюу толгойг ийм байдлаар бүгдийг оюу толгойд дур мэдэн удирдуулсан, менежментийг хийлгсэн, зардал бүх юм өөрсөнд нь устай бид нар хариуцлагатай төстэй. Тухайлбал Санжийн баяр цогт хоёрт бол бид нар 2002 оны эрүүгийн хуулийн 84-ийн нэгээр 87-гийн нэгээр эрүүгийн хэрэг үүсгэж бид нар энэ устай хариуцлага тооцох ёстой шүү дээ. Энд чинь үндэсний тусгаар тогтнолын эсрэг гэмт хэрэг хийчихэд байгаа шүү дээ. Монгол улсаас урагчаад байгаа шүү дээ. Монголчуудыг өрийн дансанд оруулж хорлон сүйтгэж байгаа шүү дээ. Тийм учраас бид нар энэ дээр шийдэмгий тэмцэнэ. Одоо монголчууд энэ хэд яах гэж байгаа юм бол сонгуул ойртож байгаа юм байна, нэр дэвших гэж байгаа юм байна, нэтэр гэсэн тийм өрдмөр атгах санаасаа салах хэрэгтэй. Энэ Монгол улсын тусгаар тогтнол, Монгол улсын энэ өөрийн хараа тус байдал, энэ хойжууд үлдэх эдийн засгийн аюулгүй байдал баталгаа монголчууд бидэнд хэрэгтэй. Би хэлж штэ. Оюу толгойн бүлэг ордын асуудал одоогоос 86 жилийн дараа дуусхны тухай өнөөдөр бид нар ярьж шүү. 2022 оноос эхлээд бид нар ярьсан 24 жилийн өмнө ярьж хад Монголын ард түмэн одоо бидрийг гудамжныхан 960 нэр өгчээс одоо бол тийм биш. Энэ Монгол ус байх юм уу? Энэ гадаадын төр тусын бүлэглэлийн улсуудын тархилгооных нь базаанаас гарах юм уу гэдгийг бид нар ярьж байгаа. Тийм учраас та бүхнийг баялагын эзэд ард түмний хөдөлгөөнтэйгөө нэгдэж ялахыг урьж байна. За үйлдвэрчний эрхлийн 219 тоотод маргаашаас эхлээд өглөөний 10 цагаас 16 цаг хүртэл бид нар байж ажиллана. Бидийг дэмжиж гарынхаа үсгийн ир зураараа бидэнтэй ямар ч хамаагүй хэлбэрээр хамтарч ажиллах үзэл бодлоо илэрхийлээрэй. Бид бол Монгол улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, бүрэн бүтэн ус байхын төлөө энэ тэмцлийг эцсийн зөв замд нь гартал тэмцэхээр ингээд баг нэгдсэн ийм хамт олон байна. Тэгээд монголчууд биднийг сайн замд хүргэх тийм ирээдүй байгаа гэж бид итгэж байна, ард түмэнд итгэж байна. Хэдийгээр ард түмэн маань мэдээлгүй олчсон бид нар мэдээлэлтэй болоод дэмжин итгэж бүрэн итгэлтэй байгаа. За бид ингэж ажлаа улам өргөжүүлээд дараа дараагийн ажлыг мэдээлэлд ингэж явах болно.